яг одоо та нартай зориулаад маш сонирхолтой гоё бичлэг хүргэх гээд байж байна. Би уг нь бол YouTube суваг дээр дандаа арьс арчилгааны бичлэг хийдэг. Тэгээд арьс арчилгааны зөвлөгөө өгдөг хүн баггүй юу? Уг хүн нь сүүлийн үеийн 2 жил болохоор дандаа одуудын тухай, K-pop одуудын тухай бичлэг бэлтгэн хүргэсээр байгаа хүмүүс жоохон яг тэр чиглэлийн төрлийн хүн л гэж бодоод тах шиг. Яг уг үндсэн хүн болохоор арьс арчилгааны зөвлөгөө өгдөг хүн байгаамаа уг нь. За тэгээд өнөөдрийн бичлэг болохоор илүү бас онцлогтой байгаа. Би бүр маш удаан хадгалсан skincare products буюу одоо өөрийнхөө хэрэгжилж дуусгасан бүтээгдэхүүнүүдэд харуулж байна. Тэгээ одоо болохоор шөнийн 23 цаг болж байгаа. Гэхдээ та нарт бас хэрэгтэй болж магадгүйгээд ямар ч реклам зар сурчлагаагүй спонсород бичлэг биш шүү заяа. Одоо бүгд хамтдаа задалж онгойлгож үзцгээе. За энийг болохоор би энэ маск байгаа салфеткын маскыг би болохоор 9 сарын 4-нд хаянаа нь явчаад тэгээ 11 хаянаанд байхдаа яг Монгол руу нисхийнхээ өмнө энэ маскыг авсан байхгүй. Гэхдээ би энийг нөгөө энэ чинь 5 минут тавьдаг маск гэсэн байгаа байхгүй. Гэхдээ яаж би энэ 5 ширхтээ маск багтаа гэж бас яагаад ч юм бүү мэд тэгээ бодсон байсан чинь энэ юу вэ бүр маш их ширхэгтэй юм билий. 21 ширхэгтэй. Тэгээд энэ маск надад үнэхээр таалагдсан. Маш гоё. PRP collagen гэдэг. Хэрвээ та нарыг хайнаа нь явах юм бол энэ маскыг аваарай. Япон маск юм билээ. Тэгээд би анх авахдаа болохоор зүгээр хямдхан болохоор нь үнэн айгу боломжийн юм биш тэгээд зүгээр нэнийх юм бодгоор зүгээр авцсан чинь дараа нь би энээс би хоёрыг авах байсан биш те гэж харамссан. За энэний та нар зургийн дараад авчихцгаая. За энэ надад бол маш гоё таалагдсан. Тэгээ нэг тийм өгтгөн наалддаг биш. Гэхдээ айгу хургаан хөрхөн чиг шиг өчтдөг юм билээ. За дараагийнх нь болохоор энэ Beauty of Joseon-ы cleansing oil. За энэ cleansing oil бол их гоё. Би тамд санал болгох cleansing oil гэх юм бол нэгдүгээрт юм байна. Хоёрдугаарт болохоор Heimishийн бас юм cleansing oil байгаа матчатай. Тэгээ pH 5.5 юм. За энэ хоёулаа их гоё юм билэ. Би бол одоо хүмүүст бол илүү зөвлөнө. Би бол маш олон тосон цэвэрлэгч ялангуяа юм шахдаг cleansing oil хэрэглэх дуртай. Өмнө нь болохоор би ганц 2 удаа cleansing balm гэдэг юм царцаамаг шиг хусаж аваад тэгээд гарандаа хайлуулдаг тэр төрлийг хэрэглэжсэн нэг 2 бүр төрлийнхийг хэрэглэжсэн юм да. 2 брэндийнхийг. Тэгээд тэр надад таалагддаг учраас би тэрнээс хойш дандаа л юм cleansing oil маш олон жил хэрэглэж байна. Тэгээд бас олон өөр брэндүүдийн cleansing oil-ыг бол бүгдийг туршиж үзсэн. Тэгээд энэ хоёр бас гоё. За яг одоо хэрэглэж байгаа нь болохоор би бас зүгээр сонирхож аваад энэ iFrom-ийн инжиртэй cleansing oil-ыг авсан. Одоо миний хэрэглэдэг cleansing oil-ыг бодвол жоохон юм үнэртэй, жоохон fragrance-тэй. Тэр нь жоохон сонир санагдсан. Тэгээд яг нэг будаг арилгах тал дээр жоожхон сул юм уу даа гэж би зүгээр хувийн зүгээсээ тэгж бодсон байгаа. Айгуу тийм жоохон хурц үнэртэй юм байлээ л те. За та нар тэгээд cleansing oil-ыг Beauty of Joseon нөгөөх нь Heimishийн энэ хоёр алинч дурсан айгуу гоё. За дараагийнх нь болохоор ийм нарны тос байна. За энэ болохоор дуусаагүй. Би зүгээр л хадгалсан. Энэ баг ингээд талч ахуй байна. Энэ болохоор Be Plain-ийн Sun Mousse Mineral Sunscreen гэдэг. За энэ болохоор нэлээд цайралт өгдөг physical нарны тос байгаа. Арсыг нэлээд хөхрүүлдэг. Би цагаан арстай. Гэхдээ энэ бүр цагаан заяа. Хүзүү одоо нүүрний арс хоёрыг бол маш их ялгаатай харагдуулдаг юм нарны тос. Тэгээд би нэг сайн хэрэглэж чадаагүй. Тэгээд айгүй өтгөн бүтцтэй. Уг нь бол нарны тос жоохон өтгөн бүтцтэй байдаг. Гэхдээ мейкапны доор арай нэг хөнгөн бүтцтэй нарны тос төгөл бас айгүй зүгээр байдаг хгүй. Энэ болохоор нэлийн юм хүнд бүтцтэй юм шиг надад бол санагцсан. Них гоё биш. За дараагийнх нь болохоор тонер. За тонерыг болохоор би байнга хэрэглэдэг. За энэ болохоор Anuaгийн ийм 77% soothing toner байна. Энэ бол яг дажгүй тонерсэн. Би аль болох нэг тийм нэлцэнхаа тийм тонер мөнөр ийм өтгөн бүтцтэй sticky тонерыг бол сонгодоггүй. Аль болох нэг ийм шингэн бүтцтэй ийм өнгөхгүй яадаг. Энэ бол яг зүгээр 10-аас 8 оноогийн ер нь дажгүй заяа. Одоо хэрэглэж байгаа болохоор туршиж үзгээд би Dr. Circle-ийн энийг авсан. Энэ болохоор миний нөгөө өмнө хэрэглэдэг тонеруудыг бодвол арай өтгөн бас яг тийм супер санагдав. Энэ баг 10-аас 6 оноо өгөхөөр зүгээр л яг нормалны янз бүрийн нүүрэн дээр юм гарахгүй. Тэгвэл нөгөө угнал дээр үлдэгдэл одоо нүүрний будгийг баг зэрэг жоохон арилгуул айгу зүгээр байдаг байхгүй. Ер нь бол миний хэрэглэдэг тонерууд бүгдээрээ л дандаа тийм байдаг. Тэгвэл энийг би туршиж үзээд авсан чи харин жоохон тийм дүүл юм билээ шүү. Биш. За тэгээд надад бол одоо маш олон алоэ гел байна. Тэнд бас байх хэрэгтэй. Энэ шургуулганд бас байх хэрэгтэй. Манай гэрт одоо 3 4 одоо зөндөө алоэ гел гэдэг. За энэ ингээд сая би лайваараа хэрэглээд дуусгасан юм алоэ гел байна. За тэгээд хэрэглээд дууссан ч гэсэн хайчлан
дотор нь зөндөө алгыг гэлээж байгаа. Тэгэхээр таны яасан дээр бата гардаг, батхны сорвтой одоо эсвэл арсчин гэдэг янз бүрийн гол санааг бүтээгдэхүүн хэрэглээд арсчин гэдэг эмзэг шээд юм туурсан байгаа бол энэ бол маш сайн бүтээгдэхүүн шүү. За энэ бол баг реклам хэрэггүй бүтээгдэхүүн дээ. За тэгээ миний Cherry Moon гэдэг Instagram хаяг руу оронгууд алгыг гэл бүтээгдэхүүний дэлгэнгүй мэдээлэлд бол байгаа. За дараагийнх нь болохоор энэ Avani Sulfate гэдэг Sulfate гэх үү. Тийм. За энэ болохоор нөгөө Hailey Bieber-ийн хэрэглэх тос байхгүй юу? Нилийн өгтгөн бүтцтэй гарандаа ч түрхэж болно. Тэгээ баг зэрэг жоон цайралт өгдөг. Гэхдээ ер нь дажгүй. Ийм. Жожхон өгтгөн. Гэхдээ яг нэг өвлийн улиралд ер нь бид жоохон ийм хүнд бүтцтэй яг ийм уяг ийм тос түрхээд бас их зүгээр. Яг арсны нүкс үеийг бөглөхгүй. Тэгээд яг ингээд бүх насныхан хүүхдийн онжгон дээр ч гэсэн түрхэж болдог. Нүрэндээс түрхэж болдог ийм Avani-ийн тос бас аюу дажгүй. Надад дайгуу санагцаа. Ялангуяа хувир арьстай хүн хэрэглүүл илүү тохиромжтой шүү. Тэрнээс айгуу тийм тослог арьстай хүн бол баг зэрэг жоон тохиромжгүй. За дараагийн нь болохоор миний бас хайртай Skin Food байна. За энэ болохоор миний эхний сав байна. Одоо хоёр дахь савын болохоор би тэнд хадгалсан байгаа. Ингэтэл нь хэрэгсэн. За би энийг болохоор зунжангаа хэрэгсэн. Одоо чигшүүлэгч тос байгаа Skin Food гэдэг Vela-дагийн. За тэгээд би болохоор Hailey Bieber хэрэглэдэг. За өөр одоо дэлхийн маш олон алдартай бас энэ Vela-дагийн Skin Food-ыг бас хэрэглэдэг юм билээ. Тэгээд дуучин Tyla ч гэсэн хэрэгэлдэг. Gwyneth Paltrow гэж жүжигчин бас хэрэгэлдэг. За ер нь бол so main тийм үнэхээр олон алдарснууд энийг хэрэгэлдэг юм билээ шүү. Тэгээ би Vela-дай та бас 2 3 удаа бас рилээр хамтарч исэн. Хамгийн гол нь миний хамтарч байгаа ямар ч компанид би ямар шаардлагатай байдаг гэхээр чанартай үн дүнтэй байх юм бол хамтарч ажилладаг. Одоо яалчгүй одоо Vela-дай бол миний урмыг бол үнэхээр хугалаагүй. Үнэхээр гоё. Энэ бол гоё шүү, та нар хэрэглээд үзээрэй. За баг зэрэг жоохон өгтгөндөө гэхдээ зунжангаа би хэрэглэсэн гэсэн шүү дээ. Зүгээр зав. Ялангуяа Монголын нөхцөл чинь цаг агаар ямар юм хуурай сэрүүн те салхи шуурхт аягүй хэцүү байдаг лээ. Тос түрхэл таталтаад байдаг тийм үү. Тэгээ юу ч хэрэглэн гэдэг арьс хуурайш гадаг учраас энэ Skin Food-ыг та нараас хэрэглээд үзээрэй. Маш уяг. Тэгтээ арсны нүкс үе бөглөдөггүй. За дараагийнх нь болохоор би primer яриа гэж бодсон. За энэ Clinique-ийн primer бас айгуу дайчгүй байна лээ. Би энэ чи хаанаас авлаа? Таиландаас авч ирсэн. Бас хургаан бас хөөрхөн үнэтэй. Тэгтээ энэ болохоор fragrance free гэж аахгүй, ямар ч үнэр байхгүй. Тэгээд ийм аллерги ч юм уу харшаал олохгүй ийм арсыг чигшүүлдэг гэсэн байна ард талд нь. Тэгээд энэ бол надад ажгүй санагцсан гоё юм билээ. Одоо та нар энэний савлгааг харах юм бол нэг ийм glowy өнгөн ийм солонгон өгдөг байгаа. Энэ бас яг л нэг тийм юм л дээ. Шардуу. Одоо нэг ийм жоон саатай ч юм шиг арсыг жоон гялалзуулдаг ийм primer. За би primer-ыг бол заавал хэрэглэдэг. Нүрээ будах гэж байгаа бол би заавал primer хэрэглэнэ. Хэрвээ одоо миний primer дууссан байх юм бол би хизээч cushion юм уу foundation нүрэндээ түрхэхгүй. Хизээч. Энэ бол миний бүр never ever гэдэг шиг те. Ийм зүйл байгаа. Одоо баримталдаг зарчим гэх юм уу? Одоо арс арчлаганда тэгж арсаа хайлаж хамгаалдаг байх шүү. За дараагийнх нь болохоор ийм 3 одоо сет бүтээгдэхүүн байна. Энэ гэхдээ хамгийн сүүлийнх нь байна. Энэ AI Air гэж хэлэв. За би нэрийн буруу хэлж магадгүй. Би энийг бас дуустал нь хэрэгэлсэн. За энэ багцаагаа байхгүй юу? Тэнгүүдээ энэ болохоор юм тонер. За энэ тонер бол надад бол маш их таалагдсан. Би тэг бас их гоё үнэртэй. Тэгээд зунжангаа бас хэрэгэлсэн. Яг энэ гурыг бол би зуны улиралд бол миний арсыг бол жаргаасан. Тэгээд маш гоё юм хөнгөн үстэй. Юм ингээд юм жоохон нэлээд өтгөн байхад яг арс ингээ хуурай үед бол одоо чигшил өгдөг юм бүтцтэй бүтээгдэхүүнүүд бол болж байгаа байхгүй. Яг ийм зуны улиралдч гэдэг юм уу эсвэл маш их тослог арьстай хүмүүс бол энэ багцыг та нар хэрэглээд үзээрэй. За надад болохоор за би одоо нэрийг мартчихжээ. Одоо тэр хаягийг олонгуудаа эндээ би гаргачих. За яг одоо бол толгоонд орж ирэхгүй Beauty Mongolia гэсэн байсан шиг санагдаад байна. За тэднийх ингэж оруулж ирдэг энэ солонгосын бүтээгдэхүүн юм билээ. Тэгээ надад бол маш таалагдсан. Маш гоё хөнгөн бүтцтэй. За яг энэ хөнгөн бүтцтэй бүтээгдэхүүн хэрэглэх дуртай хүмүүс бол үнэхээр гоё заяа. За энэ болохоор Capsule Serum байна. Энэ их гоё. Нас аяг хөргөн маш гоё хөнгөн бүтцтэй тэгэхээр аяг хөргөн чигшүүлдэг. Энэ тонер нас гоё яасан. За энэ чигшүүлэгч тосон ч гэсэн бас гоё. Би ингээд бас дуустал нь хэрэгсэн байдаг юм. Үй надад бас жоохон биш. Тэгээ бас их гоё үнэртэй. За би бас гарандаа төрчих юм. Би энийг сайн шахаагүй юм шүү. За одоо ингээд шахаад дуусчлаа. Энэ гоё юм билээ. Тэгээ та нараас олон төрлөнд бас хэрэглээд үзээ. Тэгээд одоогийн миний арьс арчлагын бүтээгдэхүүн гэх юм бол энэ тонер байна. Тэгээ их гоё биш ээ. За тэгээд тонероор арьсны дараа би Fove эссенцийг хэрэглэдэг. Яг юм Tafta.com. Одоо түрүүн харуулсан энэ чинь болохоор Tafta.com-ны гаднах уут нахгүй юм гоё бэлэг сэлтэнд өгвөл бас амар тийм гоё чарм байгаа зү. За миний Instagram reel-үүдийг үзчихсэн бол энэ Tafta.com-ыг бүгд л мэдчихэж байгаа. Одоо polypeptide-тэй арьсанд маш гүний сайхан чигшэл өгдөг. Тэгээд үрчлээ үүсгэс хэрэгэлдэг. Тэгээд ийм хөгшилтийн үйл явцыг жоохон одоо бууруулахад тусалдаг. Тийм залуужуулдаг юм гоё.
эссенц байна. 5 ком байгаа. За тэгээ энэ дотор болохоор юм cleansing oil болон тонер байдаг учраас би заавал гаднаас авах шаардлагатай байгаа гэдэг. Энэ эссенц болохоор би нүүрэндээ сайхан ингээд 3 4 ингэж тусааж агаад ган дээр авч агаад нүүрэндээ сайхан ингээд шавьчихдаг. Гэхдээ заавал эхлээд тонероор арчин штэ, цэвэрлэн штэ тэгчээд эссенцээр шавьчихдаг байхгүй. За дараа нь болохоор яг энэ эссенцнээс арай нэг юм жижигхэн савлгаатай. Энд чинь миний 9 дэх хайрцаг хэрэглэж байгаа шүү. Нэг хайрцаг одоо энэ ком нь болохоор нэг 3-аас 4 сар хэрэглэгддэг бүтээгдэхүүн байгаа шүү. За тэгээ энэ лошныг ингээд араас нь ингээд өргөчдөг. За хамгийн сүүлд болохоор би чигшүүлэгч тосыг төрөгдөг байгаа. Нүүр бодолд нь доор болохоор би өглөө нүрээ угаахгүй зүгээр төнөрөө шууд арчичаал тэгэл өглөө энэгээрээ сайхан эссенцээрээ сайхан шавшиж нүрээ сайхан усалж гоё ундаасныхаа дараа нь энэ лошныг дөрхэд тэгээд праймер хэрэглэдэг байгаа. Яг одоо миний хэрэглэж байгаа праймер байна шүү дээ. Энэ VDL-ийн энэ ингээ үн боломжийн Монголд айгүй олдцтой. За энэ болохоор Lumi Layer Primer гинэ. Энэ айгуу дайжгүй мэлээ. Одоо би тал хүртэл хэрэгэлсэн байна. Энэ айгуу гоё дайжгүй мэлээ. Энэ сурчлагаа биш үү. Энийг би хаанаас авлаа? Заяа бэлгээс авч ирсэн юм байна. За тэгээ эссенцээрээ шавьчаад лошн өдрөхөд энэ ингэ шилэн савлгаатай. Ер нь л шүү дээ. Яг тийм сайн чанарын бүтээгдэхүүн дандаа юм шилэн савлгаатай байдаг байхгүй юу? Хамгийн юм тансаг мэдрэмжийг өгдөг гэх юм уу? Тэгээ нөгөө бүтээгдэхүүнийг муудуулахгүй хадгалтын горно одоо маш сайн байдаг учраас юм шилэн савлгаатай байгаа. За тэнгуүтээ энийгээ түрхчээд праймер хэрэглээ. Тэгээд нүрээ шууд ботчихдаг. Одоо түрүүний энэ чигшүүлэгч тоос байна шүү дээ. Яг нүр бодолтын суурьнд болж байгаа тохиромжгүй. Энийг зөвхөн орой хэрэглээл илүү тохиромжтой байдаг. Гэхдээ лошн төрчээд тамис үл чигшүүлэгч тосоо төрчих. Moisturizer-ыг хэрэглэн гэсэн. За тэгээд энэ зохины тос байгаа. Энэ зохины тос нь болохоор түрүүний энэ чигшүүлэгч тосыг бодуулна шүү дээ. Арай хөөрхөн жижигхэн савлаатай гац тээ. Тэгээд энэ тавтаг ком биш дээ. Бас нүрийн шингэл савнтай. Би бас нэлээд тал хүртэл хэрэгэлсэн байна. Тэгээ ягаад энэ нөгөө идэг бодвол арай хурдан дуусгаад байна гэхээр манай нөхөр бас нүрээ авгаалдаг байхгүй юу. Энэ нүрийн шингэл савнг айгүй хэрэглэнэ. Тэгээд өөр би бас та нарт өөрхөн мэддэг чаддаг бас хуваалцах үднэс би ч одоо өгөө мөрхөн шүү дээ. За тэгээд хараа энэ юу баг. Энэ сальбиткийг би бас хэрэглэдэг. Гэхдээ энэ арай ингээд өөр савлаад болсон мөлий. Эн чин ванила кок их заяа. Айгүй олон ширхтээ. Би ингэж хэрэглэж байна. Одоо шинэ хараа энэ ингээд нэг игнийг нь би ингээд дуусгацсан байгаа байхгүй юу. Тэгээд яг миний нөгөө олон жил хэрэгсэн тэр ингэдэг сальбитг нь өөр салбаруудад байгаа мгүй би яг сайн мэдгүй. За ямартай ч биний ингээ хэрэгэлдэг байгаа шүү. За ямар нэгэн сурчлага биш шүү манай. За энэ тараа ингээд арьсаа бид нар гуйжуулж явах хэрэгтэй. 21 хоног тутам бидний арьс ингээ гуйжж идэг гэдгийг та нар зөндөө олоодаа сонсч байсан бах те. За тэгээд энэ болохоор пилинг пад гэхгүй юу? Гуйжуулдаг пад гэсэн. Ийм 3 төрөлтэй байдаг. Нэг нь лимонтой, нөгөөт нь болохоор ийм ногоон цайтай. Тэгээд ийм вайнтай байдаг. Ус үзмийн яган дүнгтэй. Тэгээ би тэр төрлийг хэрэглэхээ аягүй дуртай. Бусад төрөл нь надаа нэг гоё биш санагдаад байдаг юм. Тэгээ би бас та нарт бас аягүй гоё пилинг желийг хэлж өгье заяа. Бас сурчлага биш шүү. Бас яг нэг иймэрхүү дүү. За ер нь нэг ийм дүнгтэй. Тэгээ Мезоны тийм алимтай Apple пилинг жел гэж байна. Тэр бол үнэхээр гоё. Тэгээд энэ тэнд аягүй тасарсан байт юм лээ. Тэгээд тэр олдохгүй байгаа учраас би энэ пилинг падыг авсан. Өмнө хэрэглэжсэн ч гэсэн мартсан байсан юм лээ. Тэгээд вайнтайг дахиад авъя гэхээр жоохон уйдгартай санагдаад жоохон ер нь госхны зарим бүтээгдэхүүнээс жоохон хэдүүлээ уйддээ штэ жоохон юм шин соргоог олон бүтээгдэхүүн хэрэглээд явал илүү сонирхолтой байна. Тэгээ би нэг өчтөр шөнө жоохон нойр муутай өнөөдрийн нөгөө тайзан дээр гарах гад нэлийн бэлтцсэн учраас жоохон нойр муутай байна. Тэгээд маргааш өглөө одоо ч одоо 23 цаг өнгөрч байгаа одоо бараг 12 цаг болж байгаа хаа. Сая би YouTube сувг дээрээ стример Инамта хийсэн ярилцлага гэх юм уу нэвтрүүлэг гэх юм уу за нэвтрүүлэгч биш те зүгээр хоорондоо ингээ ярьж байгаа бичлэгээ би сая оруулсан. Яг энэ бичлэг хийж байгаа миний нүд яг анилтаад байна. Тий. Нууд өсөө ямар ч юм дээ. За тэгээд тийм байна. Тэгээд хэрвээ та нар яг ийм пилинг пад эн чинь өөр ингээ ийм юу гэмдэ ингээ доороо ийм чигтэй тэгээд нэг талаараа ийм зөөлөн нөгөө талаараа ийм ширүүн. Тэгтээ би ширүүнээр нь арчих илүү дуртай ингээ. Пилинг пад уу, пилинг жел үү гэх юм бол би пилинг желийг сонгоно. Яагаад тэгэхээр ийм пилинг пад болохоор ийм эмзэг арьстай хүнд жоон тохиргүй байгаад байдаг. Яг зөөлөн хэсгээр нь арчиж болно л доо. Ер нь өөрийнхөө арьсыг сайн мэдрээд миний арьс яг ямар үед аягүй хуурай байдаг вэ? Ямар үед маш их тослог байдаг вэ? Ямар үед маш их батг гараад байдаг гэдгээ сайн бодох хэрэгтэй. Тэгээ би яг маш олон жилийн өмнө бол миний нүрээр дүүрэн батг гардаг байсан. Тэгээ яг тэр үед болохоор миний хооллолтой аягүй буруу байсан. $2 сэтгэл санаа яана миний нүур инээ тэргээл байнга сэтгэлээр ундаг байсан учраас энэ бас сэтгэл зүйтэй холбоотой сэтгэл зүй эрүүл мэнд хоёр жоох нэгт холбоотой байдаг учраас
энэ дээр бас анхаармаар юм байлээ шүү. Мэдээж нэг арьс арчилгаа чухал хичнээн гой сайхан бүтээгдэхүүн хэрэгж байгаа ч гэсэн арьс арчилгаа, хоолол, сэтгэл зүй гэдэг бүх хүчин зүйлс хамтдаа байж арьс гоё болно гэхээс биш. Гоё бүтээгдэхүүн хэрэглээд байгаа юм нэ л нөгөө л нэг бэлэн гомн, нөгөө л нэг шарсан төлсөн хоол, нөгөө л нэг аазтай ундаагаа уугаал эсвэл нөгөө чихрээ идээд байх юм бол ямар ч нэмэргүй. Тэгээд хувь хүн өөрөө сайн хичээх юм бол гоё арьстай байх боломжтой. За тийм байна. За тэгээд мөн нь одоо унтаж амръя. Тэгээд эдгээр хадгалсан байсан бүтээгдэхүүнүүдээ бүгдийг сайхан хаяа. Ингээс нэг сайхан сэтгэл онгойчлаа. Яагаад гэхээр би яг эдрийг та нартай бас жижигэн ч гэсэн хэрэгтэй юм болов гэд хадгалаад байсан. Тэгээд ерөнхийдөө ийм тосон цэвэрлэх хичээг биш үү. Та нар хэрэг ерөөсө огт хэрэгэлдэггүй бол хэргэлж үзээрэй. За гадуур бол зөндөө ийм тосон цэвэрлэгчүүд байдаг. Тэгээд аль болох та нар ийм солонгосын ойлыг хэрэглээд үзүүлэх зүгээр идэв шүү. Яг туршиж үзээд гарн дээрээ би болохоор яадаг гэхээр яг л нэг хоёр дардгийн. Яг хоёр пампаар нь те дараал гарын дээр жоохон дулаан өмсгөж байгаа нүүрэндээ сайхан масаж хийгээд би өмнө нь одоо буу халангаа арьсан арчлаа гэсэн бичлэг байгаа хэрэг та нар үзег бол бүр доош нь гүйлгээд үзээрэй заа. Би бүр та нарт тэрийг санал болгоё. Тэр бичлэгэн дээр болохоор би яг ингээ нүүрний ха будгийг арилгаад хоорондоо юм яриад тэг арьсаа яг яаж арчилдаг инээ тэрийгэд бүгднгийн нэг нүгөө чин сэтгэлээсээ сайхан хуваалцж байсан. Тэгээ тэр бичлэгийг бас үзээрэй. Тэгэл яг хүн өөрөө хичээхэл юм бол гоё арьстай байх боломжтой. Тэгээд яаж ч одоо миний хамгийн хайртай бүтээгдэхүүн бол энэ алаа гэлэн. Тэгээд миний одоо бага охин ой 6 сартай манай ой 6 сартай охин ч гэсэн бас хэрэгэлдэг байгаа. Тэгээд том охин 7 настай охин маань ч гэсэн алаа гэлэнд бүр үнэхээр дуртай. Одоо хүүхд чинь нэг энэ тэнийгээд ганц хоёр жоохон юм гарчдээ штэ. Жоохон хүүхэд хүртэл яг батга биш нэг хүүхдийн батга гэж ярьдэн штэ. Яг тийм үедээ бас ингээд төрөгч болдог. Гар хуруугаа эсгсэн үед хүүхэд ингээд унаж бүдрээд ингээд хөл мөлөөрөө ингээд шалбараа. Тэгээ эсвэл одоо хумсны нүрээ өөр ингээд маажаад хумсны сорвтолсон байгаа сорвгүй идгээд бүтээгдэхүүн ч юм бол энэ алаа гэлээд байхгүй. Тэгэхээр яг л маш хурдан төргөн тусламж өгж арьсан дээрээ гяс төрөх хэрэгтэй. Хэрвээ ингээд шалбалцсан л бол цаг алдахгүйгээр шууд гэлэл төрхөл илүү хурдан үрдөнтэй. Тэгээд ойр орхон түргээд авах хэрэгтэй шүү. Хүмүүс надаас асуудаг энэ алаа гэлийг хизээ хэрэглэх зүгээр юм бэ гэж. Тэ яаж хэрэглүүл зүгээр юм бэ гэж. Яг эдгээр арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг бүгдийг хэрэгж дуусчаад арьсандаа ингээд шингээж өөр юм хэрэглэхгүй ингээд шингээж хамгийн сүүлийн одоо степ буюу одоо чигшүүлэгч тосоод өргчээд би ингээд жоохон шингээд өгөх байхгүй нэг 15-аас нэг 20 минутын дараа ч гэдэг юм уу. Тэгэж байгаад алаа гэлээ одоо ингээд нүрэндээ тэг чигээр төрхөх дуртай. За ийм байна да манайхаа тэгээд нүхчөөлд за тэгээд цагаан бот хар батганд бол амтай сайн. За ингээд өнөөдрийн бичлэгтэй хамтайсан бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд бичлэг маань таалагдсан бол доор комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр ямар бичлэг үзмээрээ байгаагаа бас бичиж болно шүү. За одоо мөн нь эртхэн унтаж амрах бол одоо бараг 12 цаг өнгөрч байх шиг байна. Тэгээд өглөө би хичээлдээ өглөө 9-оос 25 хүртэл хасан бүтсэн хичээлтэй байгаа. Өө нэрээ сонноос би маргааш нэг юм тураадаг багц одоо цоо шин бүтээгдэхүүнийг өөрийнхөө биедээр дуршиж үзээд бүр яг мэрэгжлийн багшийн зааврын дагуу яг энэ одоо тураах багцыг хэрэглээд үнэхээр яг турдгийн байна уугүй юу гэдгийг өөрийн биеэр мэдрэх гээд маргааш одоо бүр 2 өдрийн одоо вакуум чусан сургалтанд суух гээд байж байна. Тэгээд үр дүн гарвал та нартай бас хуваалцъя. За ингээд сайхан амраараа манайхаа дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.